За өнөөдөр бид Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр дээр цэвэрлэгдэх анхны усыг хүлээж авах гэж байна. За дотордод бэлнэ үү? Инлетээс нээлээ шүү. Билээ. За. За хаалт 30% нэгцээ. За ус орж ирлээ. Энэ бол Монгол улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийн бүтээн байгуулалт дуусаж, шин төв цэвэрлэх байгууламжаас хаягдал усаа хүлээн авч туршил тохируулга эхлүүлж буй мөч. Хүлээн авах удгаас насаа станц нэг рүү очиад цаашаага хөдөлгөөнд бие реактор руу очих ажлуудыг өнөөдрийн байдлаар бид нар гүйцэтгэхээр байна. За энэ ус маань одоо шин төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэж гарч байгаа Улаанбаатар хотын бохир усыг цэвэрлээд бид нар дахин цэвэрлж дулааны цахилгаан станцууд өгөхөөр өнөөдрийг эхлүүлж байна. Дахин ашиглах цэвэрлсэн ус. Усны шин их усвар. Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн суурь болсон усны нөөцөө хамгаалах, зохистой хэрэглээг нэвтрүүлэх, хэрэглэсэн усаа дахин боловсруулж эргүүлэн ашиглах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Монгол улсын хувьд газар зүйн байршил, уур амьсгалын нөхцөл, хүн амын төвлөрөл, ус хангамжийн өсөн нэмэгдэх хэрэгцээ зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалan усны нөөцийн хомсдолд орох өндөр эрсдэлтэй орнуудын нэгд тооцогддог. Ялангуяа хүн амын талаас дээш хувийн төвлөрсөн дотоодын нийт бүтээгдэхүүний 70%-ийг бүрдүүлдэг усны хэрэглээг газрын доорх уснаас хангадаг Улаанбаатар хотын хувьд усны нөөцөө хэмнэх, үр ашгийг нэмэгдүүлэх, ирээдүйн хойч үедээ өвлүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байлаа. Дэлхийн банкны 2039 нөөцийн бүлгээс 2016 онд нэг судалгаа хийсэн байдаг юм. За тэн дээр гол нь бол энэ Улаанбаатар хотын ус хангамжийн одоо эрэлт хэрэгцээ, түүний одоо өсөлт, тэгээ түүнийг хангах арга замуудын талаар эдийн засгийн шинжилгээ хийгээд ингээд гол хувилбаруудын тогтоосон ийм одоо гол чухал судалгааны ажил хийсэн байдаг. За тэр судалгааны үр дүнгээс юу харагдсан бэ гэвэл одоо байгаа Улаанбаатарт бидний тогтоосон одоо 218 мянган метр куб хоногийн энэ нөөц бол 2030 оны эрэлтийг одоо хангаж чадахгүй. Өөрөөр хэлбэл одоо Улаанбаатар хот маань усны нөөцийн хомсдолд орж хомсдолтой нүүр тулах ийм одоо эрсдэлтэй болж байсан байна. 2014 оны 12 дугаар сарын 10 Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац Монгол улсыг компакт гэрээ дахин байгуулах боломжит орноор шалгарууллаа. 2015-аас 2018 онд компакт гэрээг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлсийн судалгаа хийн мянганы сорилтын 2 дугаар компакт гэрээгээр санхүүжүүлэх хөтөлбөрийг бүхэлд нь усны салбарт зориулахаар шийдвэрлсэн юм. Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац Монгол улсын засгийн газар 2018 онд усны компакт гэрээг байгуулж Монгол улсын усны салбарт түүхэн бүтээн байгуулалтуудыг эхлүүлсэн түүхтэй. Усны компакт хөтөлбөрийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 462 сая $. Үүнийг 350 сая $-ыг Америк нэгдсэн улсын засгийн газар буцалтгүй тусламжаар 112 сая $-ыг Монгол улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тогтсон байна. 2019 оны 1-р сарын 31-нд усны компакт гэрээг улсын их хурл соёрхон баталлаа. Мянганы сорилтын компакт гэрээг Монгол улсын засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталцгаая. Мянганы сорилтын компакт гэрээний нэг онцлог нь 5 жилийн хугацаанд багтан хэрэгжих хатуу нөхцөлтэй байдаг. 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр усны компакт хүчин төгөлдөр болж хөтөлбөр хэрэгжүүлэх 5 жилийн хугацаа тоологдож эхэлсэн билээ.
Усны компактын хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том шинэ үүсвэрийг байгуулах, Монгол улсад анх удаага хаягдл усыг дахин боловсруулж, үйлдвэрлэлийн салбарт ашиглах дэд бүтцийг бий болгох, усны салбарын институцийн болон хүний нөөцийн чадварыг бэхжүүлж, эрх зүйн орчныг сайжруулан, компактын үр өгөөжийг урт хугацаанд тогтвортой хадгалах, зөөлөн дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх хоорондоо нягт уялдаатай 3 том төслийг хэрэгжүүлсэн. Ус гэдэг бол өөрөө маш удаан нөхөн сэргээгддэг стратегийн үнэт нөөц. Ялангуяа газрын хэвлэдэх газрын доорх ус бол. За тэгэхээр энэ үнэтэй нөөцөө Монгол улс хэрхэн яаж удирдах вэ? Усны нөөцийн менежментийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ? Энэ усны нөөцийн менежментийг оновчтойгоор хэрэгжүүлэхэд бидний гарт байгаа арга хэрэгслүүд маань юу юм бэ гэдэг бол юуны өмнө л мэдээж манай улсын хувьд амин чухал асуудал. За хаягдл ус дахин боловсруулах төсөл компактын хүрээнд хэрэгжсэн. Энэ төсөл бол энэ асуултын хариултыг бидний гарт татгуулж байгаа юм төсөл байлаа. Манай энэ хаягдл ус дахин боловсруулах төслийн хүрээнд бол одоо 2 үндсэн дэд төсөл хэрэгжиж байгаа. Нэгдүгээр одоо дэд төсөл нь бол хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрийн төсөл байгаа. За хоёрдугаар дэд төсөл нь бол хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрээс улааны цахилгаан станцуудад дамжуулж хүргэх одоо шугам хоолой холбогдох дэд үтцийг нь барьж байгуулах гэсэн дэд төслөөс манай төсөл бүрдэж байгаа. Хаягдлаас дахин боловсруулах төслийн хүрээнд бол одоо бидний грантаар урсгаад цэвэрлэх байгууламжаар дамжуулаад байгальд хаяж байгаа уснаас жилд 14-өөс 18 саяыг дахин боловсруулад одоо үнцэн шингээгээд дахин ашиглах энэ суурь дэд бүтэц нөхцөлийг бол бүрдүүлж өгснөөрөө Монгол улсын усны салбарт бол шинэ түүх, шинэ хуудсыг нээсэн гэж хэлэхэд болно. Энэхүү үйлдвэрт цэвэрлсэн усыг дулааны 3-4 цахилгаан станцуудад техникийн усны зориултаар хэрэглэнэ. Улаанбаатар хотын хэрэглэн дотроо 20-оос 22%-ийг нь эрчим хүчний хэрэглээнд бид нар газрын гүний усыг ашиглаж байдаг. Ялангуяа Улаанбаатар хотод байрлаж байгаа одоо дулааны цахилгаан станцууд дотроос дулааны 3-4 цахилгаан станцын эрчим хүчний үйлдвэрлэлд бол хоногт нэг 50,000 орчим метр куб хүртэл ийм усыг ерөнхийдөө газрын гүнээс авч ашиглаж байдаг. Төслийн үйл ажиллагаа зураг төсөл боловсруулах, барилга угсралтын гүйцэтгэгчдийг шалгаруулах олон улсын тендерээр эхэлсэн байдаг. Тэгэхээр мянганы сорилтын корпорацийн дүрм журам өөрөө яадаг вэ гэхээр аль нэг компанид ч юм уу аль нэг улс орны компанид давуу эрх олохыг зөвшөөрдөггүй. Ерөөсөө л бүх шатандаа олон улсын нийлдэд тендер шалгаруулах ёстой. Тухайн тендерт шалгараад ороод ирсэн удаалч компанитай бид нар гэрээ байгуулад ажиллах ёстой гэдэг ийм л одоо үндсэн зарчим байна. Усны компактээр ажилласан одоо нийт 4 үндсэн гүйцэтгэгчийн 2 дотоодын компани байсан. Ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр MCS Property компани, туслан гүйцэтгэгчээр Францын Veolia Water Technologies, Aegis Water and Maritime компаниуд ажилласан юм. Олон улсад нэр хүндтэй мэргэсэн томоохон компаниудтай дотоодын компаниуд энэ зэрэгцэн өрсөлдөж шалгарсан нь төслийн бас нэгэн онцлог байлаа. За манай төслийн онцлог бол олон улсын FIDIC-ийн барилга угсралтын гэрээний хүрээнд одоо энэ төсөл маань хэрэгждэг. Хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрийн хувьд бол FIDIC-ийн шар номны одоо гэрээний зарчмаар одоо энэ төсөл маань хэрэгжиж байгаа. За харин дамжуулах одоо шугам хоолойн төслийн хувьд бол FIDIC-ийн улаан номны гэрээний зарчмаар хэрэгжиж байгаа. Төсөлд захиалагчийн хяналт хийх зөвлөх буюу FIDIC-ийн инженерээр Америк нэгдсэн улсын Tetra Tech компани шалгарч төслийг цаг хугацаа төсөвтөнд багтаан чанарын өндөр түвшинд гүйцэтгэхэд чиглүүлэн ажиллажээ. 2022 оны 6 сараас ажиллахдаа бид эхний 1 жилийн хугацаанд зураг төсөл боловсруулах ажил дээр үндсэндээ бүрэн төвлөрч ажилласан. Зураг төслийн үе шат болгонд хяналт тавьж ашиглагч байгууллага болох ус сувгийн удирдах газраас саналуудыг авч зураг төсөлд тусгаж ажилласан. Төслийн барилга угсралтын хугацаанд FIDIC-ийн улаан номны гэрээний гүйцэтгэгчээс зураг төсөл дээр нийт 446 техникийн тодруулга өгсөлтүүд ирүүлсэн. Үүнээс захиалагч, ашиглагч, зураг төсөл зохиогчтой холбоотой тодруулга өгсөлтүүд дээр барилга угсралтыг хоцрогдолгүй явуулахын тулд тухай бүрт нь
оролцогч талуудтай зөвшөлдсөж захиалагчийн инженертэй даалгавар өгч ажилласан. Захиалагчийн шаардлага маш сайн боловсруулагдсан үр дүнд хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрийн ажил цаг хугацаанд төсөвтөө багтаж хэрэгжсэн. Tetra Tech компани төслийн менежментийн зөвлөх болон Feedking инженерээр ажилласан бөгөөд Feedking гэрээний нөхцөлийг хангуулах үүргийг гүйцэтгэсэн. Бидний хувьд барилга угсралтын бүх үе шатанд Feedking гэрээний дагуу чанарын шаардлагыг хангуулах өөрийн арга барил бүтэцтэй. Applying the FEDIC in order to check and be sure about all the Төсөл эхлэхэд зураг төслийн инженер болон барилгын гүйцэтгэгчид хэрхэн хамтран ажиллах, зураг төслийн талаар тодруулга мэдээлэл авах, лавлгааны хүсэлт гаргах, талууд хоорондоо хэрхэн мэдээлэл солилцох талаар тусгай сургалт зохион байгуулдаг. We have a special system for RFI and RFCs. This system is required in order to be sure the communication between the engineer and Энэ нь гүйцэтгэлийн чанарыг хангах, гэрээний дагуу баримт бичгийг бүрдүүлэх, хяналт тавих үйл явц тодорхой байх зэрэг нь талууд цаг алдалгүй ажиллаа явуулахад чухал нөлөөтэй. For each employer and for the contractor. 2022 оны 8 дугаар сарын 25 ус дахин боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж бүтээн байгуулалтын ажил эхлэв. Америкийн нэгдсэн улсны мөнгөний сорилтын корпорацийн компакт гэрээний санхүүжилтээр барих 2 дахь бүтээн байгуулалт болох ус дахин боловсруулах үйлдвэр сүндэрлэн босох ажлыг эхлүүлж байна. Инженер геологийн судалгааны ажил маань 2022 онд эхэлсэн бөгөөд ингэхдээ 8-аас 15 м гүнтэй 20 гаруй цооногийн хүрэмдэн хөрсний дээжийг авсан байдаг. Усны барилга байгууламжийн нарийн бетон цутгалтын ажил байсан. Тэгээд барилга байгууламжийн суурийн ажлыг хийхэд бас тулгарсан том асуудал бол хөрсний ус байсан. Тэгээд бид нар хөрсний ус шавхаж зайлуулах ажлыг бас хийсэн байгаа. Маа хамгийн хүнд сууж байгаа барилга байгууламж бол газрын гадраас доош 11.4 м-ээр суурилжсэн. Бидний төслийн байрны байс болохоор тууд голын хайсаа газар буюу хөрсний ус нэлээд ундраг ихтэй хөрсний усны түвшин өндөртэй газар гэсэн. Тэгэхээр бид нар хөрсний усны түвшин газрын гүний 4 м-ээс доош 11 м бол барилга усны хугацаанд хиймдээ доошлох шаардлагатай болсон. Бүх барилгууд маань ер нь цутгамал төмөр бетон бүтээц байгаа. Тэгээд тийм учраас эхний ээлжинд бид нэр бетоныхоо орц найрлагыг хэрхэн сонгох вэ? Бетон маань ямар найрлагатай байх вэ? Нэгд цутгасан бетон байгууламжуудаа бид нэр хөрсний уснаас урт хугацаанд хэрхэн хамгаалсан байх вэ? Цутгалтын заац дээр ус нэвчгүй байх талаар арга хэмжээ хийж ажилласан. Шин төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэн гарч буй хаягдл усыг дахин боловсруулах энэхүү үйлдвэр нь нийт 17 барилга байгууламжаас бүрдэнэ. Барилгын ажил 2 жил 6 сар үргэлжилж 2640 хүн гар бие оролцсон нь энэ төсөл үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт болж чадсан гэдгээрээ бахархалтай юм. Хаягдл ус дахин боловсруулах үйлдвэр маань нийт 7 процессын барилгатай мөн туслах 2 цэвэрлэгээний байгууламжтай. За хамгийн ихний байгууламж маань яах вэ гэхээр төв цэвэрлэгээс хуулгад руу нийлүүлж байгаа цэвэрлэх усыг үйлдвэрийн дамжлагууд руугаа түгээх зорилттой 1-р носоо станц гэж байгаа. За тэгээд 1-р носоо станцын дараа хамгийн ихний цэвэрлэх дамжлага буюу биотагийн цэвэрлэгээ түүний дараа химийн цэвэрлэгээ хийгээд тэгээд бид нар давхар үйлчүүлтүүрээр мөнгө болон энерги цэвэрлээд цаашаага халдваргүйчилж сантаа ороод 2-р носоо станцаар дамжуулан 3-4-р цахилгаан станц руу усаа түгээх юм аа. Хамгийн ихний дамжлага дээр хэрэглэж байгаа носоос болон биологийн цэвэрлэгэнд хэрэглэж байгаа агаарын компрессорууд маань бүгдөө Германы үйлдвэрийн компрессорууд байгаа. Мөн бүх хаалт 13 маань бүгдөө Францд үйлдвэрлэгдсэн брендийн хаалтнууд байгаа. Энэхүү хаалтнууд маань болохоор бүгд олон улсын болон Европын стандартуудыг хангасан
хорог хөрөмжүүд бид нэр хэрэгжилж байна. За мөн чугам хоолойнууд мэдээж мөгөд одоо улсын шаардлагыг хангасан ширмэн хоолойнуудыг технологийн процессыг хэрэглээд явж байгаа. Үүн дотор бүх чугам хоолойнууд маань одоо зөвлөхгүй ган хоолойгоор хэрэглэгдэж байгаа мөн. Тийм учраас ямар нэгэн байдлаар чигтэй орчинд ажиллахад олон жилийн масчлалтай хоолойнууд байгаа. Дахин ашиглах, цэвэрлсэн ус дамжуулах шугам хоолой наривчилсан зураг төслийг боловсруулах ажлыг холбооны бүгд найрамдах Герман улсын Fichtner Water and Transportation компани гүйцэтгэж, барилга угсралтын ажлыг үндэсний томоохон компани нэг MCS International гүйцэтгэжээ. Үйлдвэрээс дулааны цахилгаан станцууд руу ус дамжуулах системийг барьж байгуулах, дулааны цахилгаан станцуудын техникийн усны схемийн өөрчлөлтийн ажил нь үйлдвэртэй эн зэрэгцгүйц томоохон бүтээн байгуулалтын ажил болсон юм. Дамжуулах одоо шугамын төслийн үед бол нийтдээ 2100 орчим одоо Монгол хүмүүсийн төсөл дээр ажиллаа. Нийтдээ 80 гаруй туслан гүйцэтгэгч энэ төслийн одоо үйл ажиллагаанд оролцсон. Ийм статистик мэдээ байдаг. MCS International компани 24 оноос барилга угсралтын ажил эхлүүлсэн байдаг. Дахин ус боловсруулах үйлдвэрээс бид нэр 11 км шугам, 40 гаруй худаг, 110 км кабелийн ажил, шинээр барьж байгуулах нийт 7 барилга байгууламж, ТЭЦ 3-4 дулааны цахилгаан станцууд дотор дотоодын өөрчлөлтүүдийг хийх ажлууд бас бүтдэг бай. За энэ 11 км шугамын маань 4.5 км шугам маань ТЭЦ 4 рүү газар доогоор 4 м-ийн гүнд явдаг байгаа. За энэ 4 м гүнд явах нийт шугам маань 2 удаа газар доогоор сүлгээний ажил хийх хэрэгтэй байдаг. За өнөөдөр бидний зогсож байгаа байршил бол дахин боловсруулах үйлдвэрээс ТЭЦ 4 хүртэх шугам маань яг голд хэдүүлээ зогсож байна. Совсголагийн зам та бүхэн харах юм бол нэлээд хөл хөдөлгөөнтэй иргэдийн аж амьдралыг нөлөөлөхгүйгээр барилга угсралтын ажлыг хийх ёстой байдгийнхаа үндснээр бид нэр ингэж газар доогоор сүлгээний ажил хийсэн байдаг. Сүлгээ хийгээгүй байсан бол сонсголонгийн замыг ойролцоогоор 8 м дэлгэж ухаад сүлгээний ажил маань ер нь 2-3 сар үргэлжилсэн. Тэгэхээр тийм урт хугацаанд замыг зогсоох хүндрэлтэй байх байсан. За энэ сүлгээний ажил маань бас Монголдо энэ усны компакт төслийн хүрээнд анхныхаа удаа одоо энэ метроны технологийн ижлээд бид нар газар доогоор өрмийн машин явуулж 30 гаруй метрийн газар доогоор сүлгээний ажил хийсэн байдаг. Барилга угсралтын ажил явуулах нэг бас хамгийн том сорилтуудын нэг бол гүний ус. Одоо гадаргуудын шороо харагдаад байгаа боловч яг энэ доогоор бол маш их хэмжээний ус байдаг. Энэ зогсож байгаа байрлалуудын хувьд бол бид нэр 2 м шугам ухахад л гүнд одоо ингэж ухлахын ажил хийхэд ус гарч ирдэг. Шугамынхаа угсралтын ажлыг хийхин тулд бид нэр тийм хэмжээний усыг ямар ч усгүй хуурай болгож ингэж угсралтыг явуулж ирсэн. Үндсэн шугам хоолойг угсрахдаа Монголд анх удаага шит пайл буюу ган хавтанг хэрэгэлсэн. Ган хавтан маань 6 м-ийн урттай 40 см өргөнтэй. Энэ ган хавтанг шугам хоолойн трассын дагуу шуудууг нурхаас хэрглэж угсарсан. Ингэснээр шуудууны өргөн нарийсч барилгын талбайг багасгаж байгаа. Дамжуулах хоолойн тавигдсан зурвас нь хүн амын суурьшил, үйлдвэр үйлчилгээний төвлөрлөхтэй хөл хөдөлгөөнтэй бүс. Томоохон дэд бүтцийн ажлыг хийхэд замын хөдөлгөөн, иргэдийн амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд аль болох бага нөлөө үзүүлэхэд анхаарч олон улсын жишгээр тусгайлсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлдгээрээ мянганы сорилтын сангийн бүтээн байгуулалтын ажлын нэг онцлог оршдог. Манай бүтээн байгуулсан шугам хоолой ажил маань нийт 12 км урт зам талбайг дайран өнгөрж байгаа. Тэгээд энэ зам талбайд болохоор дандаа идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд байлдаг байсан. Тэгээ үүнтэй холбоотойгоор нүүлгэн шилжүүлэлт, газар чөлөөлтийн ажил ингээд сорилт байсан. Монголын мянганы сорилтын сан бол газар чөлөөлтийн ажил олон улсын стандарт буюу олон улсын санхүүгийн корпорацийн гүйцэтгэлийн стандартын дагуу хэрэгжүүлдэг. Тэр нь юу вэ гэхээр илүү тийм эргэн төвтэй, иргэнийг аль болох хохироохгүй байх, аль болох нөхөө олрыг зах зээлийн ханшаар илэгдэл хоригдол тооцохгүйгээр ямарваа нэгэн татвар төлбөр хураамж авах болвол шаардлагатай болвол тэрийг нөхөө олролт нэмэгдүүлж тооцсон ч гэдэг юм уу те. Тухайн одоо газраа чөлөөлүүлж байгаа, газраа ингээд алдаж байгаа хохирлоо одоо нөхөн төлөвлөж байгаа тухайн иргэн аж ахуйн байгууллагаас ямарваа нэгэн одоо өртөг зардал гаргуулахгүйгээр асуудлыг шийднэ. Буюу газраа чөлөөлнө, газар чөлөөлтийн харилцаанд орж гэдэг юм. Энэ арга зүгээр явдаг. За энэ хаягдлуус боловсруулалт үйлдвэрээс гардаг шугамынхаа яг 2 км шугам маань нэлээд их удаан хугацаанд хөрвүүлэгдсэн хог байдаг. Энэ маань нийтдээ
11,000 тонн хог хаягдлыг бид нэр төсөлд эхэлж байхдаа энэ үндэс нь одоо хаях ёстой газар нь хайсан байдаг. За тэгээд бас энэ бүх хог хаягдлаа зөөхтөө ашигласан бас техникүүд маань бүгдээрээ GPS-тэй яг зөв газараа зөв хуваараар явж ирсэн үү гэдэг юм. Зүгээр нэг зөөхгүйгээр бас ингээд яг ийм стандартын дагуу юм зөөсөн түүхтэй байдаг. Станцуудад цэвэрлсэн усыг нийлүүлэхэд насос станцуудыг нэмэлтээр барьж байгуулах, хүлээн авч буй усыг шинжлэх иж бүрэн лабораторийг байгуулах, станцуудын SCADA системтэй уялдуулах шаардлага урган гарсан юм. Манай хоёр цахилгаан станцууд маань хоёулаа өөр дэд бүтцтэй байдаг. За ТЭЦ дүүрийн барилга өсөлтийн ажил дотор бол бид нэр барилга байгууламж болон тусдаа барилга байгууламжууд. За ТЭЦ 3-ын барилгын дэд бүтцийн хувьд бол ярих юм бол шинэ барилгууд бол барих шаардлагагүй байсан. За тэгээд үндсэн дэд бүтц дотор нь өөрчлөлтүүд хийсэн. Ийм онцлогтой. 4-р станц дээр бид нэр 4 шинэ объект барьсан. Хүлээн авах удаг 1, хүлээн авах удаг номер 2, лабораторийн байгууламж, түг усны насос станц. Тэрнээс гадна 10 орчим худаг шинээр байрлуулсан. Тухайлбал одоо салаалах удаг, хэмжүүрийн удаг, юулах удаг гэх мэт. Одоо чинь насос гэж ярихад манай төсөл дээр Гүрэнт бос компани насос ашиглаж байгаа. Цахилгаан хөдөлгүүрийн активатор гэх юм бол АМА активатор байгаа. Гэх мэт одоо дандаа дэлхийд тэр бүлэгч нэр хүндтэй баталгаатай бараа материалуудыг ашигласан байгаа. Одоо манай станц өнөөдөр 43 жил ажиллаж байна. Одоо өнөөдрийн энэ төслийн үр дүнгээр бид нэг 2.1 км шугам шилжээг болж бүрэн шинжилсэн гэсэн үг байна. Яг барилга угсралтын ажил эхлэх үед баггүй өөр нэг талаас их гэж хэлмээр өндөрлөл бэрхшээлтэй тулгарсан. Тухайлбал цахилгаан станцууд маань зураг төсөл нь 1960-аад онд 1970-аад оны төгсгөлд хийгдсэн. Тэр үеийн зураг төслүүдийн наривчлал тэгээ тэр байршил бол бас нэлээд эргэлзээтэй. Яг бодит байдал дээр одоо ухлах хийхэд бол зөрүүтэй мэд юмнууд гарч ирсэн. Тэрнээс гадна манай төслийн одоо талбай давцал маш ихтэй. Агаарын одоо жишээ нь 110 кВт, 220 кВт. Доогуур шугам хоолой хувьд болохоор одоо станцуудын том одоо 800, 1000, 400 мм-ийн шугамтай маш их давцал гарч ирсэн. Хувийн шугамуд зөндөө гарч ирсэн. Сүүлд одоо энэ 2000 оноодоос шийгдсэн зураг төслүүд шугам хоолойтой маш их тулгарч ирсэн. Зарим нэгэн давцал дээр бид нэр 2 сар хэрэгтэй зогссон ч тал байгаа. Гэхдээ тэр болгоныг бид нэр эзэмшигч, ашиглагч байгууллагатай уулзаж, учраа хэлж ойлголцож, дараа нь ямар нэгэн байдлаар альж талдаа хүндрэл учруулахгүй зохих ном 9 орн шийдэж явуулсан. Одоо манай төслийн бас нэг давуу тал. Монгол улсын засгийн газраас усны компакт гэрээг хэрэгжүүлэхэд хэд хэдэн урдч нөхцөлийг хангах үүрэг хүлээсэн. Үүний нэг нь шин төв цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтанд оруулах. Мөн төв цэвэрлэх байгууламж руу орж байгаа хаягдл усны бохирдлыг 2013 оны төвшин буюу түүнээс бага хэмжээнд хүргэж бууруулах наривчилсан төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлсэн байх юм. Бохир усны хувьд бол яг өнөөдрийн бодит байдлаар бол 190 гаруй мянган метр куб одоо татан зайлуулад төв цэвэрлэх байгууламж дээр очиж байна. За энэ яагаад энэ 180-аас 185 гэсэн мөртлөө юу усны хэмжээ бохир ус нь 190 болоод явж байгаа гэхээр зарим аж ахуйн нэгжүүд гүний удууд гүний усыг бас хэрэглэх юм нөхцөл бий. За төвлөрсөн шугам шүлжийн толбогдоогүй тэгсээ бохир усын төвлөрсөн шугам шүлжийн толбогдсон гэдэг юм тийм ээ. Иймэрхүү нөхцөл байдал байж байгаа. За дээр нэмээд энэ хөрсний ус нэвчих гэдэг энэ асуудал байгаа учраас энэ бохир усны хэмжээ бол харьцангуй арай 5-аас 10 мянган метр кубээр илүү байдаг. Хамгийн дээдэлтэй бол бид нар 220 мянган метр куб бохир ус хүлээн авч ирсэн. Монгол Улсын засгийн газраас үйлдвэрийн хаягдл усыг өрсөн цэвэрлэх төлөвлөгөөг босруулад 2021 оны 3 дугаар сарын 3-нд 53 дахь тогтоолоор баталгаажуулаад үүнийгээ хэрэгжүүлэх ажлын эсхийг барилгын яамаар ахлуулан байгуулсан. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон 100 гаруй үйлдвэрээс 48 үйлдвэр өнөөдөр өрсөн цэвэрлэх байгууламжаа барьж байгуулад байгаамаа. За үлдсэн одоо 60 гаруй үйлдвэрүүд өрсөн цэвэрлэх байгууламжаа барьж суйрлуулж ажиллах юм бол төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа усны бохирдол 50% буурч манай үйлдвэр чанарын шаардлагад нийцсэн усыг дулааны цахилгаан станцын шаардлагад нийцүүлэн нийлүүлэх ийм боломжтой болох юм аа. Төв цэвэрлэх байгууламжаас туул гол руу нийлүүлдэг хаягдл ус нь холбогдох стандартын шаардлагыг хангадаггүй байдлаас үүдэлтэй Улаанбаатар хотоос Төв аймгийн Алтан булаг сум хүртэл туул голын экосистем өндөр бохирдолд өртөж доройтолд орсон байдаг.
Улаанбаатарт хүн ам, за тэгээд үйлдвэр аж ахуйн газрууд бол нийлээд одоо маш аимшигтай хоногт 125 мянган метр куб усыг авчиад тэрлүү одоо бохир усаа авчиад нийлүүлж байгаа шүү дээ. Туулгын бохирдлд бас бид нэр цэвэршүүлэх, энэ туулгын одоо бохирдлыг бууруулах, энэ цэвэрлсэн ус нийлүүлэх энэ тал дээр одоо бас манай үйлдвэрийн одоо үр нөлөө бас байгаа. Бид нэр шинэ төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа нийт усных нь одоо 20 хүртэл хувийг одоо хүлээн авч дахин цэвэрлж одоо энэ дулааны станцуудын үйл ажиллагаанд нийлүүлэх технологийн процессыг бид нар бас хэрэгжүүлж байгаа. За энэ бол одоо Монгол улсад нөгөө хаягдлагүй эдийн засаг буюу одоогийн бид нар ярьж байгаа circular economy, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах буюу дахин ашиглах энэ green одоо transition буюу ногоон шилжилт гэдэг юмнуудыг ч одоо маш том үлгэр жишээ бол энд гарч ирж байгаа. Манай үндсэн эцсийн одоо энэ үйлдвэрийн одоо үйл ажиллагааг хариуцж явах байгууллагаар ус уугийн удирдах газрыг одоо томилж ажиллуулж байгаа. За төрөмчийн орооны 2024 оны 12 дугаар сард ерөнхий тогтоох шийдвэр гараад за ус уугийн удирдах газар бол манай үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа хариуцах энэ байгууллагаар одоо томилогдсон. Ус уугийн удирдах газартай яг хамтран ажилласан үндсэндээ 2025 оны 8 сараас ахуулаад тоног төхөөрөмжийн өгсөрч байх үнд нь энэ үйлдвэрт ажиллах бүх операторууд инженери техникийн ажилчдыг томилж ажилласан байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн одоо тоног төхөөрөмжийн өгсөрлтийн явцад энд ажиллаж байгаа бүх оператор инженери техникийн ажилчид бүгд одоо хамтарч ажиллаж хамтдаа одоо яг өгсөрч байгаа процессыг үзээд тэгээд туршилт авахлын үед одоо бүгд одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаад одоо техникийн сургалт болон практик сургалтандаа суугаад ингээд маш сайн бэлтгэсэн байгаа. Энэ шин техник технологиг дагаад энд байгаа ажилчид, инженер техникийн ажилчид маань өөрсдөө давхар сургалтанд хамрагдаад байдаг. Энэ болохоор одоо хамгийн сүүлийн орчин үеийн одоо техник технологитой харьцаж гин гэсэн үг шүү дээ. Тэр хэмжээгээр энэ бол манай хүмүүсийн чадварыг нэмэгдүүлээд байгаа нэг талаас. Нөгөө талд нь харах юм бол өнөөдөр энэ төсөл чинь зүгээр нэг юм шугам хоолой татаад хийчихэж байгаа ажил биш баг. Боловсруулсан усаа одоо бид нар энэ дээр нь дүн шинжилгээ хийх, анализ хийх тийм ээ. Шинжилгээг нь баталгаажуулах энэ лабораториудыг давхар одоо манай үйлдвэрүүд дээр ороод ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэнд ажиллаж байгаа ажилчид маань өөрөө бас дахин одоо энэ шин техник технологи дээр ажиллаад эхэлж байгаа гэсэн үг. Дахин ашиглах цэвэрлсэн устай холбоотой хууль эрх зүйн орчныг шинжилж өөрчлөлт хийснээр үйлдвэрлэлд, амжуулалт, ашиглалт энэ бүх үйл ажиллагааг зохицуулах ийм нөхцөл бий болж байгаа. 2026 оны 3 дугаар сарын 16 хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, дахин ашиглах, цэвэрлсэн усыг дамжуулах шугам хоолойж бэлэн боллоо. Энэ өдөр үйлдвэрийг нээж ашиглалтанд орууллаа. Энэ үйлдвэр нь хаягдал усыг их хэмжээгээр дахин боловсруулах дэвшилт технологи бүхий анхны үйлдвэр болж байна. Чанган эрдэнэ усыг цэвэршүүлэх, өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах, цэвэр усыг хэмнэх эрхэм үүсэд хүчин зүтгэсэн нийт инженер техникийн ажилтан, албан хаагчид болон түнш байгууллагууд Америкийн Америк амт нөхдөд Монголынхаа нийт ард түмний өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж байна. Та бүхэнд баярлалаа. Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот, Улааны 3, 4-р цахилгаан станц зэрэг томоохон үйлдвэрийн хэрэглээнд их хэмжээний гүний цэвэр усыг ашиглаж байв. Энэ нь дахин нөхөгдөхгүй нөөц бөгөөд мэрэгжилтнүүдийн тооцоосноор 30 жилийн дараа Улаанбаатар хот түүний 1.6 сая оршин суугч цэвэр усаар ачаглах, улмаар бүхэл бүтэн хотын хэмжээнд усны хомсдол үүсэх эрсдэлтэй байв. Харин одоо энэхүү шинэ орчин үеийн байгууламжийн ачаар станцуудын гүний усны хэрэглээг 80 хүртэл хувиар бууруулж, ирээдүйн хойж үеийнхнээ ундны цэвэр усаар хангах боломжийг бүрдүүлж байна.
Хаягдал ус дахин боловсруулах төслийн бүтээн байгуулалтыг Монголын үндэсний компаниуд гүйцэтгэж, мянганы сорилтын 2 дугаар компакт гэрээгээр Монгол улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар бүрэн санхүүжүүлсэн. Энэ нь олон улсын томоохон төслийг бие дан хэрэгжүүлэх чадвах монголчуудад бий гэдгийг нотлон харуулж чадсан юм. За манай 2 дахь дэд бүтцийн төсөл буюу хаягдал ус дахин боловсруулах төслийн хувьд бол бас нэлээдгүй онцлогтой, нэлээдгүй шинэлэг зүйлсийг Монголд авчирч байгаа юм төсөл байгаа. За зүгээр онцлогоос нь зарим тодорхой цөөхөн хэдхнийг ингээд таймлаад дурдах юм бол нэгдүгээр хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төслийг боловсруулах, барилга өсрэлтийн ажлыг гүйцэтгэх ажлын аль алиг нь манай үндэсний компаниас. Өөрөөр хэлбэл Монгол улсынхаа усны нөөцийг ариглаж хамгаалах хаягдал усыг хэрэглээнд анх удаа өргөн хэмжээгээр тэр тутмаа бүр эрчим хүчний үйлдвэрлэлд нэвтрүүлэх энэ ажлыг бол Монголын компани гардаж хийхдээ олон улсын стандартын дагуу амжилттай хэрэгжүүлсэн гэдгээр бол энэ бол маш том зам мөрийн эхлэлийг бол тавьж байгаа гэж хэлж байна. Манай төсөл бол Монгол улсын урт, дунд, богино хугацааны бүх бодлогын бичиг баримтуудтай уялдаж ингэж хэрэгжүүлж байгаа ийм одоо төсөл байгаамаа. Улсыг хэрхэн хэмнэлт үр ашигтай ашиглах уу? За хүнсний бус үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд цэнгэг усыг ашиглахгүй байх. За мөн хаягдал усыг технологийн одоо дэвшилттэй байдлаар цэвэрлж дахин ашиглах гэдэг энэ үзэл баримтлалыг бүр онцгойлон дурж тусгасан байдаг. За энэ хүрээнд манай одоо компакт хөтөлбөрийг боловсруулж Монгол улсын үндэсний аюулгүй үзэл баримтлал заасан одоо усыг дахин ашиглах энэ төсөл маань хэрэгжиж байгаа. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд бид нэр ус хангамжийн чиглэлээ концепцээр нь тусгахдаа 50% гүний усаар 25%-ийг дахин цэвэршүүлсэн усаар 25%-ийг гадаргын усаар хангахаар төлөвлөсөн байдаг. Энэ төлөвлөлтийн хүрээнд мянганы сорилын сангийн компакт гэрээнд хэрэгжүүлэх төсөлтөөр бид нар дахин цэвэршүүлсэн усыг ашиглах чиглэлийг илүү төлхөө оруулж өгсөн. Энэ ямар учиртай гэхээр манай Улаанбаатарт ажиллаж байгаа цахилгаан станцууд дандаа технологийн усыг бол гүний усаар шийддэг байсан. За энэ гүний усыг бид нэр дахин цэвэршүүлсэн усаар хангахаар төлөвлөлтийг боловсруулсан. Одоо энэ төсөл бол амжилттай хэрэгжээд одоо өнөөдөр бид нар технологийн усыг зөвхөн цахилгаан станцууд биш дахиад үйлдвэрийн усны хэрэглээнд иргэдийн авто угаалгын автозамын угаалгад цэвэрлэгэнд хэрэглэхээр бид нар бас төлөвлөлт хийгээд байна. Улаанбаатар хотын цахилгаан дулаан хангамжийг шийдвэрлэхэд дулааны 3 болон 4-р цахилгаан станц голлох үүргийг гүйцэтгэж байна. Мянганы сорилтын корпорацаа санхүүжүүлж хэрэгжүүлсэн ус дахин боловсруулах үйлдвэр маань жилдээ 18 сая тонн ус үйлдвэрлэнэ. Үүнээс дулааны 4-р цахилгаан станцын технологийн хэрэгцээний усны 90%, дулааны 3-р цахилгаан станцын технологийн хэрэгцээний усны 60 орчим хувийг шийдвэрлэхээр байна. За энэ станцууд маань дахин боловсруулсан ус ашиглаж эхэлснээр гүний цэвэр усны хэрэгцээ тэр хэмжээгээр хэмнэгдэж ирээдүйн хойч үедээ үлдээх боломжийг бүрдүүлж байна. Үйлдвэрлэлийн хувь хэмжээ бол жилээс жилд нэмэгдэж байгаа. Эрчим хүчний одоо хэрэглээ бас жилээс жилд 8-аас 10% нэмэгдэж байна. Энэ хэмжээгээр манай үйлдвэрлэлийн хувь хэмжээ нэмэгдэж явж байгаа. Боловсруулж байгаа цахилгаан эрчим хүч, төгөөж байгаа дулааны эрчим хүч нэмэгдэж байна. Тэгэхээр тэр хэмжээгээр л одоо энэ газрын гүний усыг бол бид нэр хэрэглэнэ гэсэн үг шүү дээ. Тэгвэл өнөөдөр энэ шавхагддаг нөөц энэ маань хязгаарлалтанд орвол бидний үйлдвэрлэлийн хувь хэмжээ бас хязгаарлалтанд орно. Тэгэхээр энэ дахин боловсруулсан усыг ашигласнараа юу вэ гэхээр ирээдүйдээ бид нэр илүү найдвартай байх тухай ярьж байгаа. Ирээдүйдээ илүү одоо байгаль экологид ээлтэй байх тухай ярьж байгаа. Энэ одоо зөвхөн манай одоо цахилгаан станцын асуудал биш, Монгол улс дэлхийн нийтийн л асуудал болсон. Тэгэхээр бид одоо нөгөө нийгмийн хариуцлагын хүрээнд энэ хүлээс үүргээ биелүүлэх нэг юм байна. Тэгэхээр бол энэ төслийн үр дүн өөр өгөөжийг бол өнөөдрийн одоо өртгөөр биш ирээдүйд орж ирэх одоо үр дүнгээр нь л одоо бид нар хэмжиж дүгнэх ёстой гэж харж байгаа. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр. Энэ бол энэ чигээрээ одоо манай улсад байхгүй ерөөсөө энэ салбарт усны салбарт байхгүй. Хаягдал усыг одоо техникийн хэрэглээнд бараг одоо ямар нэгэн асуудалгүйгээр ингээд ашиглах хэмжээнд хүртэл ингээд цэвэрлээд оруулаад ирнэ гэдэг бол энэ маш чухал одоо технологи орж ирж байгаа. 1 м куб ус гэдэг нь өөрөө 1000 литр. Тэгэхээр 50,000 м куб ус гэдэг нь 50 сая литр ус гэсэн хоногт. 50 сая литр ус гэдэг нь өөрөө л маш их хэмжээний ус л да. За одоо би зөвхөн хувийн хоногийн хэрэглэгээр бодоод үзье. Орон сууцнд амьдарч байгаа нэг хүний хоногийн хэрэглээ 116 литр.
Тэгэхээр чинь 50 сая литр ус гэдэг бол ямар жоо хэмжээний далайцтай ус вэ гэдэг бас та хүн бас төсөөлж л байх тийм ээ. Хамгийн үнцэнтэй цэвэр усаар өөрөөр хэлбэл бүр нэг хэтрүүлсэн үг хэлчихье. Цэвэр ус ганцхан л үнцэнтэй. Өөр юугаар ч үнсгүй тэр мөнгө төгрөг алт юу гэдэг үнэлэхгүй. Ганцхан юмар үнэлэн цэвэр ус. Энэ бол амь. Хүний амь насны. Тэгвэл хүний амь насны үнэтэй цэвэр усыг хэмнэж хүний амь насыг аварч хамгаалсан бидний усанд орсон өмсийг дахиж ашиглаж байна гэсэн. Монгол улсын эдийн засгийн хөгжлийн төв болсон нийслэл Улаанбаатар хот цаашид өргөжин тэлж хөгжөхөд усыг дахин боловсруулж хэрэглэх шаардлагатай. Энэ чиглэл засгийн газар болон Улаанбаатар хот ч гэсэн хөрөнгө оруулах нь зайлшгүй юм. Монгол улсын засгийн газар компакт гэрээгээр хүлээс өгөргээ нэр төртэйгээр хариуцлагатайгаар биелүүлж чадсан учраас компакт гэрээний ажил бол мөн амжилттай өндөрлөж цаашдаа бол одоо Монгол улсын холбогдох байгууллагууд, мэрэгжлийн байгууллагууд маань энэ бүтээн байгуулалтуудаа авч явахд бол бэлэн боллоо. Энэхүү үйлдвэр нь ашиглалтанд орсноор Монгол улс түүхэндээ анх удаага усны цоошин их усүрийг бий болгон дахин ашиглах цэвэрлсэн усыг эрчим хүчний үйлдвэрлэлийн хэрэглээнд нэвтрүүлж байна. Улмаар бусад салбарт хаягдл усаа эргүүлэн ашиглаж, хүний усны нөөцөө хамгаалж, ирээдүйгээ усны хомсдлын эрсдлээс хамгаалах эрхлэлийг тавьж байна. Ус амьдралыг тэтгэж итгэл нөхөрлөлийг баддаг.